Сонгуулийн хар технологиудаас мэддэг ганц нэгийгээ сэрэмжлүүлэх болгон хэлье. За санал худалдан авах ажиллагаа гэж нэг айхтар юм би. Жил ирэх тутам төгөлдөржиж илрүүлэхэд хэцүү болоод байгаа юм. Гэхдээ та санаачлагтай байж бодвол халаасаа шударгаар түнтэглэх боломж байна шүү байна. Өмнөх жилүүдэд мөнгө тарааж өгөөд миний төлөө саналаа өгөөрэй гэдэл оруулдаг байсан. Харин технологи хөгжөөд өнөө мөнгө тараагчид чинь гарч ирээд мөнгө аваа. Авахдаа хэнийг дугуулсныг гар утсан дээрээ зургийг нь буулгаад ирээрэй хөө. Манай хүнийг дугуулсан бол мөнгө чи өгнө өглгүй яах вэ гэж шантаажлан тулгадаг болсон. Тэгэхээр та тэр болцлыг зөвшөөр. Хийх ёстой ямыг нь хийгээд тэр мөнгийг нь авчих. Харин тэр авч өгөлцнөөс сэмхэн баримтжуулаад авчих. Тэгэл сонгуулийн ерөнхий хороо болон цагдаагийн газарт аваачаад өгчөд тэр авсан мөнгийг чинь 20 дахин нугалж олгоно гэж байгаа. За 20 мянган төгрөг өгснгийг нь илчилбэл сонгуулийн хуулийн 71-ийн 2 заасны дагуу 20 дахин нугалж 400 мянга олгож авна гэсэн үг. Өгснгийг нь баярлалаа гэж хэлээд ав, хэлснийг нь заа гэж зөвшөөр. Харин заавал биелүүлэх нь албав, тийм ээ?